За, шүтэн багштайгаа уучраад баахан өгөөдүүлж. Арвин сайхан магтаа сайшаадаад. Сэтгэлийн голоосоо өнгөрж байгаад ахин шалгуулахар болов. За, бүх хүүхдүүд нь цуглаж моргон багшийн дэргэд аравт чуулаж, ондоо аравтаас ангилагдсан хөвгүүд дүүрсэн очор. Боднаар анхаарал төвлөрөл дээрээ өөсийгөө чөлөөлж чадаж байгаагаа шалгуулахар болов. Эдээтэд мөнөгөн харанхуй тохиож байлаа. Бодоор нь хоноглох майхан асар таарчсан галын дэргэд суугаад гал тойрож байгаад ахиадан амьсгалыг жигдэлж анхаарлыг төвлөрөв. Урган цагийг өтөрсөн байж додгор. Янаг захтааг бол давчих юм байхаа гэж бодов. За тайгаа завлан суугаал өвдгөө атгаадал. Нуруу биеийг сайхан чөлөөлөөд. Амьсгалыг уужрууллаа да. Өмнөхөөсөө ялгаа таана түнээр харанхуй дэргэд менж доттор менж байла. За нөгөө төглөө ширтэл. Багш болно гэдэг үгээртэл та нар суусгаан шүү л гэв. Энэ удаа цагийн хэмжээ байсангүй. Дахиад тавчаарийн хязгаарын тулаа хүртэл тавчин суухгүй болох нь дээ. Хамаагийн сүлд нь үлдээ шүү. Хамагтай бүх нэрээр хичээж аваад хамаагийн сайхан үгэнд нь хүрэн шүү гэд. Чармаа ба. Гадал чихэн дээр юм дугуурлаа. За. Үхэ гэж вэ шүү. Хөвлөгээр могоорох шиг. Хажуу талд хүн шивнэдэл. Бүхэрийн өнөр хамарсан гинэдэл. За. Өмхий хамхаас анхнаадал. Үйлмар санагдлаа шүү. Аваараа ээжээ үртлөөрөл болоод ирлээ шүү. Айдас гэдэг нь тулаад ирлээ. Айдас чинь харанхуугаас ч хараг ихжээ. Түннэр бөгөөд ганцаараа юм аа. Өнөө дэргэд байдаг хүний амьсгаас сонсогдох юм алга. Дэрэгдүр элдэв хий биетүүд бүлдээд байх шиг. Эрлэгч болтойгоо түшээсэ. Эрхэм салдагч гэсэн ойртоосоо гээ. Залбирлаа, дотроо дуудлаа. Тэнгэр минь намайг даагаар. Газар минь намайг даагаар. Алдаа минь байж шүү гэд. Энэ алдаа ингэж ярах сүнсний тэмцэл байдаггүй. Энэ бүхэн л анзааргал авах юм бол айцад л залгуулаад л нулимаас асгарч багаас гарчих гээд ямар хэцүү байсан гэж санаа. Өмнө нь гатан талд мэдрэгцэн бол одоо хийл тэмцэл дотор явагдах юм. Зүрх дэлсэж гэдээс баазалж. Өтгөн гараад шингэн задарчих гээд болдоггүй. Хөл гарын бадаараал чинь хүнд туухай шиг. Яг л боолын гинжинд нь хориогдоод мөчөөрөө цус янгин ахматл өвдөг гар үе мөч бүхэн янгин наадал. Муу бордэлэмэн заханаас нь хэн нэгэн зулгаах шиг. Хачин зэвэн зорхирсан инээд ял инег шиг. Энэ норуугаар ийм шоломоос илэг шиг. Үсгэцгээр оролдох шиг. Өнөө шумуулан ялаа илүү тухлуун байсныг таниад ирлээ шүү. Нулимс гаргахгүй шүү, айцад залгагдахгүй шүү. Гайдан байж идэл. Өвгөөд гинэ. Айц руугаа ширтэл гэж байна. Энэ үгэнд итгэх хэсэг айч мэдэх юм алга. Багш нахад өвгөөд гинэ. Айц руугаа ширтэл гэж байна. Хоёр дахь байхад бас л идэгсэнгүй. Багш нь яг 5 удаа давтан яг л нэг өнгөөр хэлэж. Баруун мөрөн дээр зөөлөн гараараа тавшиж дулаан ирч мээрээ тавих сая тавьширч. Хамаг бие чангалцсан байснаа сая анзаарав. Би анхаарал дээрээ суух биш айдас дээрээ залхигдэж. Тавьшир хамар та хаана байдгийг санаарай. Санаа бодлоо чөлөөлөөрэй.
Ингээд байдаг галын чад бат гэдэг чимээ сая мэдрэгдэж гэгээ нүүрлөө орж байгаа нь танигдав. Ямар их айж дагжаа вэ би. Хамаг хөлсөх шахаараа чинь салхинд би хүй торгиж байгаад мэдлээ. Гэхдээ энэ үнэхээр тухтаа сайхан санагдав. Би биетэй бөгөөд хин нэгэнд эзэмдүүлэх байж. Гэхдээ хайдас руугаа ширтэх ёстой. Бэбэ солгож хэлмэгтэй л айдастайгаа нүр тулсан. Тиймээс би түүнийг ойлгох учиртай. Айцаа. Аюул заавал хийлийн тавра. Чи ямар үүрэгтэй вэ? Энэ суухад багш нь хэлж байна. Айдас мэдэрж хөлс асгарч би чангарч бэлэг мунхарч байхын агшин чаний хэлхээзгаар. Хэлхээзгаараа чи гитлэж эрхчлөөнд орох уу? Эсвэл эндээ үүрд үлдэж тухтаа бяцхан чигээр үлдэх үү? Өсөх үү? Үлдэх үү? Энүүгээ дахин 5 удаа шигнэж баган мөрөнд зөөлөн дол ангараараа илжлээ. Би өснө. Би өсөх болно. Их орон эжи аваа. Хамгаалах баатар болно гэдэг чин зариг минь миний дотор гал минь билээ. Чинхөө заргаараа би чадамжид хүрэх гэж сурлага хэлсэн билээ. Ан тавгийг аав минь захисан. Ан тавгийг минь ээж минь ятгахжуулсан. Ан тавгийг минь их орон минь хүсэмжилнэ. Би чинь бүтээгчийн заяатай үлийн цогт хүмүүс шүү дээ. Тэнгэрий байж газар дааж байхад дотоод харанхуйдаа залгигдахгүй. Айц. Чи ямар үүрэгтэй вэ? Ингээд л бодол хэлв. Яагаад надад болчараахан энэ биенд тэр бодлын шивнээ орж ирсэн би мэдээ байна. Гэхдээ энэ надад их л санагдав. Энд миний нас хамаагүй. Энэ докторгүй нас хамаагүй. Цаг хугацаа гэж байхгүй бөгөөд миний нас нийгмийн амьдрал хамаагүй мэт санагдав. Ер нь хамаарлал миний дотор л орших бөгөөд түүний энэ одоо ирээд өнгөрсний үргэлжлэлийг хүлээн авахгүй сурлагын минь өнгө. Суусны минь танихгүй мэт санагдав. Айцаа чи ямар үүрэгтэй? Энэ одоо би хэгжүүл дотой болож энэ би гэдгээ мэдрээд эхэллээ шүү. Айцаа. Чи өнгөрснөөс минь ангижир болсон. Өчигдөр минь юм уу? Чи хотоог минь хамгаалдаг. Хань минь юм уу? Чи маргаашийн таавартанд байлгадаг. Тух минь юм уу? Айцаа. Чи ямар үүрэгтэй вэ? Чи миний мэдрэмж бөгөөд айхаараа би хаана байгаагаа мэдэрдэг юм байна. Буруу зүрүү хоёрын заагийн ялгаа юм байна. Булт олны урагшилах уу? Үлдэх сонголт юм байна. Сонгоно гэдэг чинь би эрхчлөө өтэй гэсэн үг. Сонголт нь миний шийдвэрээс ирээдүйг бүтээж байгаа юм болохоор би эзэн юм байна. Иймэн онмогшил гараад ирсэн чинь нуруу чөлөөлөгдөж нуруун дээр байсан чөтгөр буугаад явчих шиг боллоо шүү. Өнөө илгээр тэрсэн шулмас энэ биед минь байж агаад тавиад явчих шиг боллоо. Ямар сайхан хөнгө санагдав. Би сууж байгаа мөртлөө хилэж байлаа. Улаан галын гэрэл нүүлөө мэн тоонож байж байгаа докторгүй хөгцсөн ихрлөө ороод ирхэн тэр. Би тэр настай юм байна. Би 10 хааварт тэмүүлэх алдраа болчир биш. Би амьдралыг таньчихсан сүнс юм байна шүү дээ. Амьдралын таниахуйтай хүчээ хийх өнгөрсний дурсамжтайгаа төрсөн өн цагийн ахин эхлэгч гэдгээ санаад. Амар амгалан. Боломж, гялба, итгэл батрангуул ороод ирлээ шүү. Бас болдож байсан зүрх минь амарлангуй бөгөөд баатарлаа. Айцаа давж би зоригт ороод ирлээ.
Би инээж байна. Айхыг мэдрээд давчгсан учраас би инээж байна. Айдас минь миний мэдрэмж бөгөөд нь сонголтын эрх чөлөөнийг ихлэл байна. Миний айдас над хэрэгтэй. Алдаа юу оноо юу гэдгийг шүүлтийн дэн сайны анхааруулга минь байлаа. Би энэ мэдрэмжтэй төрсөн учраас л эгэлгүй өмнөх дурсамжийнхаа хүчүүхэн хэлтэрхийг олж харлаа шүү. Би өнөөхөн өсөж байгаа бяцхан маханд төрсөн. Энэ мөнх цаг хугацааны нэгэн хэлтэрхий гэдгээ саналаа. Зургас хийсэн бодоолаа минь. Намайг идэртэй гэдгийг санаалаа. Би насан өтөл болох амьдралыг туулаагүй сонсон. Гэхдээ би 50 хаврыг үзсэн. Тааж мэдэх хөтэй зөнтөн. Миний амьдралын туршлагын хамгийн дээд нь 50 хавард үзсэн. Хамгийн балчир нь эхийн хилээдээ бүрлэгдсэн. Ийм л түүхтэй гэдгийг гинт би санджглаа. Ямар сонирхоо. Энт эхийн хөвлөдөө айгаад өгөхөд хийсэн дурсамжаас ахуулаад өнөн айцыг 1000 удаа гэтсэн 50 хавартай дурсамж минь яагаад тэгээд гинт задарцныг би мэдэхгүй. Тэгтэл зүм минь өмнөх амьдралын минь туршлагаас энэ амьдралын сарилгуурыг гитлэх элдвтэй шийдвэдгийг олоод мэдчихлээ шүү. Би бүгдийг яг одоо ингэ санахгүй. Бид нэр бүх дурсамжаа нэг хормонд өгүүлж дийлэхгүй. Гэхдээ би мэдчихээн. Цаг болгонд би дураараа ашиглах. Тааварт амьдралын тавилан болгоныг хуваасан олон дахин турсан сүнс. Тиймээс энэ нөхцөл өмнөж битлэгдэснийг би санаж байна. Гэтлсэн гэдгээ би санаж байгаа. Эрхэн гэдгээ би таньж байгаа. Ингээ бодсон чинь ихээ том биетэй илч зэргийн үндэстэй юм шиг л санагдав. Ингэж байтал багш юм. Айцаа гэтэлсэн мишээсэн хөвгүүд минь дахиад нойрлолт. Чи юунаас айдаг? Юунаас ч айдгүй гэдэг худал үгийг бүү дуугах. Сэрэмжийн дохойнуудаа сантгай. Сэжиж таваагүй дурсамжлуугаа нүрэлтдэг бай. Аавдаа задууснаас айж байна уу чи? Ээждээ өглөөснөөс мэж байна уу чи? Эртэн байртанд нь хүчин мөхөснөөс чи айваа. Энэд би шантарлаа гэдгээс айваа. Хаан ухаан чин дутаж хилчин тогтсныг тань. Эвэл үгийг нь хэлэж дахин тавантаа. Халих нь замын чөтгөрөөс үгээ зайлуулж байгаа. Багш минь ухаан байлаа. Учраа бид хөх тамгатангууд бөгөөд тэнгэрийн чимээт улаач нарын дотоо чимнэтэй хөөгүүд учраас ялгаатай. Би яадаг. Миний хэл хязгаар. Өнөөхөн 10 хавар тэмүүлж байгаа алдын минь чадамжийг бэлтгэж байгаа. Энэ 10хан хавартын алдад тохиромжгүй өмнөх насны минь дурсамжаас хамгаалж байгаа. Би бүгдийг эвдэх юм бол насандаа тохиромжгүй авиртай бөгөөд нийгмээс гадуургацсан галзуу. Иймээс би өөрөө сайдаг. Хүмхийгээ зоосоо хөвгөн булга хэл. Чи юунаас айж байна? Чиний хамгийн том айдас. Ба түүнээс дараалах ургаан айдсыг үндсээс нь анхны үзүүрээс айлт гэж байна. Энэ над хэлэв. Би одоо дуурах. Яс өвдөхгүй биз? Яр болохгүй биз? Өргөлжлээ. Багш минь мөрөн дээр минь гараа тавьж. Баттаа. Чи ихлээд айлт. Хамгийн түрүүнд мишээгээд аваагаараа гэв.
Би хэлэх юм байна. Би хэрэгтэй байна. Багш минь намайг сонсохыг хүсэж байна. Би дүрм зурчиж ёс олдраагүй. Надаас хүсэмжилсэн. Би өөрөөсөө хайдаг. Миний алдхан би, миний сүнсэн би зурчилтай учраас сүнсээ сэрээсэн би өөрөөсөө хайдаг. Би 10 хавар тэмүүлэх болчирхон хөө. Би амьдрал гэдгийг үтсэн настан. Энэ хоёр тохиромжгүй учраас хүүхэд чиг авирлаж хөгшин хөлсөг сандаг. Өөрөөсөө хайдаг би. Гэдэг сэрлээ гэв. Гэхдээ гэж багш минь хэлв. За энэ айцаас чинь ямар айцууд ургаж байна. Би болохгүй найдастай. Манай бие тохиромжтой насны минь өнгө мөн үү? Нийхэм түмэн намайг шүүж тунгаах уу? Үйлдэх минь энэ ертөнцид тохиромжтой юу? Өглөж хэлэх минь үн хүмүүд тустай юу? Би тэгж хайгаад байна багшаа гэв. Чи энд зориглох нь юу гэдгийг хэлээч гэв. Би ажих ёстой. Үгээ олохын тулд би хүнийг хүндэлнэ. Үннээ олохын тулд би явдлыг ажина. Хүчээ өргөхийн тулд би нөхцөлийг таана. Гэхэд их тод тамгатай маа өрөмөд. Энтэй ухаанаа сайтар тунгай. Үг үгнээсээ гургадаг. Бодол бодлоосоо төлждөг. Чи зөвхөн жигтэй байна гэв. Үүнтэй дараагийн бишээсэн хөөхдлөн багш мэж хэлж. За чи минь хонгороохон өрөмөн чи юунаас айдаг вэ гэв. Тэр хөг. Би сонсохыг хүсэж байна. Чихээд л дэлгэв. Бараг л аманд нь наахыг хүсв гэвч би бясалгал дүүргээгүй байгаа. Анзаараагаа хаалыг хослоодлоод л амьсгалыг жигдэлх нь биний. Багш болоо гэж хэлээгөө байгаа зүгт болох ёсгүй зөвлөм мөн. Харин овон хэлж байна. Би алдхаас айдаг. Авсан гэж итгэсэн минь мөнх босаас би айдаг. Авчихлаа гэсэн оодрол минь хадгалагдахгүйгээс айдаг. Гэж байна. Явахаас эндээс чинь ямар айдас ургаж байна. Гэхэд чадахгүй айдас. Чадахын айдас. Чадсанаа мөнхөлгүй айдас. Үйлдэхийн айдас. Өчүүхний айдас. Өчнө төмөн айдас байна л гэж байна. Ухайл гэж байна. Нухамжтай. Сайтар ахаад тунгаа гэв. Дараагийн хөр дээр ирлээ. Хонгорхон цэлэн охин хүүхдийн хоолой байна. Чи юунаас хаажин байна гэнэ? Би тааж мэдгүй таниж дуулаагүйгээс айч. Антайд би сурхаас айж ийн гэж хэлье л гэв. Сурах гэдэг бол танаагүй мэдээгүй л нүүр тулаж таниж мэдхийн эрлийг хэлнэ. Гэтэл таниж мэдэх минь надад хэрэгтэй. Эсгээс хэрэгэл чадахгүй уйдхаас би хайж байна. Уйтгаргүй нэгтэй. Байна гэдэг хэрэглээгүй ухааны нэгэн шинж шүү дээ багш минь гэхэд ухаас гэж байна. Дараагийн хүүхэд. Бүдүүн биднээс ахмаг болтой хоолоогоор би адгууснаас айдаг. Бидний ёс хэрэгжихгүй байхаас айдаг. Бидний дагахтыг алдагдахаас айдаг. Миний зөв тэрэнд буруу байхаас айдаг. Тэр буруу миний зөв байхаас айдаг. Би зөв гэсэн минь буруудахаас айдаг. Буруу гэдгийг зөв гэж итгэснээс айдаг. Би соёл ёс зайг бүхнийг танаагүйгээс айдаг гэж хэлэв. Ямар сонин айцв? Хийж үзээ загнуулаад буруу гэдгийг таних болох. Босуу. Гайд бахыг жөөргөж миний бодолгүй л. Энээс цааш би үгсийг санаахгүй. Яагаад нэгэвэл би мангаснаас айдаг, би эрэлгээс айдаг. Лусын хорлолоос айдаг, хараалж атгаас айдаг гэсэн. Тод босоо үгсүүд нь
байсан учраас толгойдоо хэлхийг хүсээгүй. Өчгөд өнөө дөрвөн хариултаас бусдын утга төгөлдөр бос байсан. Энэ дөрвөн үгс бол миний айдсын тань мэдхүн толгоор. Би бусдаас энэ агшин суралцсан. Хайцаа эзэмшиж хайцаасаа хүч авахын тулд ахин дахин хичээж гаргалгаа хоёрыг олж бай гэж багш минь хэлээд биднийг нойрсуулсан. Дөрвөнтөө хариулт хэлсэн бид. Эжилтэй нэлээ гүн хариулсан байдаг. Нэгэн бүл болгож нэг майханд хувилсан. Ингэж л би эхнэрээ хуваалцсан надтайгаа танилцсан та. Бод хоёр дундаа нэг эхнэртэй. Амт ч юм уу тий. Тийм үү. Яа.